Эрүүл мэндийн даатгалын сан 2025 онд нийт тусламж үйлчилгээнээс архаг болон хүүхдийн тусламж мөн зочломог буюу яаралтай өвчтний төсвийг тансан юм а. Ингэснээр энэ төрлийн онцтой өвчтөн өнөөдрийн байдлаар улсын эмнэлгээс тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа бөгөөд нэг бол төлбөрөө төлөн эмчлүүлэх эсвэл хувийн эмнэлэгт үйлчлүүлж байна. Сонгон арган дүүрэгт гэхэд нийслэлийн хүн амын 30% амьдардаг бөгөөд томуу төс төвчөлөл эхэлсэн энэ үед эрүүл мэндийн даатгалын сан төсөв танснаас болж олон өвчтөнд тусламж үйлчилгээ авч чадахгүй хэмжээнд ирээд байна. Ер нь жилийн одоо 9 сарын сүүлээс дараа жилийн 5 сар хүртэл хүүхдийн тусламж үйлчилгээ томуу улирлал үргэлжилдэг. Яг эд өвлийн 12 сар 11 сарын сүүл за нэг 2 сарын 1 хүртэл бол манай хэвтийн эмчилгээ орны тоо 350 хүртэл бол нэмэгдэг юм онцлогтой улирал эхэлсэн байна. Яг ингээд ачаал нэмэгдээд тусам хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмж илүү нэмэх шаардлагатай болсон юм байгаа үед 21.4%-аар одоо тансан, код тавьсан гэсэн энэ нь болохоор яаралтай тусламж хүүхдийн хэвтийн эмчилгээ тусламж үйлчилгээнд код тавьсан гэсэн ийм харамсалтай одоо нөгөө тушаал болоод бидний дээр ирж байна. За энэний цаана одоо ямар нөхцөл байдал үүсгэх гэхээр яаралтай тусламж үйлчилгээ ирж байгаа хүүхдүүдээ одоо үзэхгүйгээ буцаах юм уу? Үдсэн тохиолдолд яг бидний үзээд хэвтүүлийн тусламж үйлчилгээгөө үзүүлсэн тохиолдолд эргүүлээд биднэрт санхүүжилт юм байна одоо өхөн олохгүй гэдэг нь ямар ч тодорхой бус хариу өгөөгүй ийм байдалтай бол байна. За эрүүл мэндийн даатгалын санхүүжилт тасгцсантай холбоотой яг манай насанд хүрэхсдийн одоо салбар швштэй. Хэвтийн эмчлүүлэгтэй холбоотой нэлээд олон ийм сүрэг ийм асуудлууд үүсэж байгаа. Яагаад вэ гэхээр архаг өвчлөлийг огт санхүүжүүлэхэ болцсон. Тэгтэл архаг өвчлөл гэдэг ойлголтын дотор уушиг зүрхний архаг дутагдaltaа, бөөрийн архаг дутагдaltaа, илгэний одоо хатууралтай илгэний дутагдал үүссэн ийм хүнд зэргийн одоо ангиллын өвчтнүүд маань эмнэлэгт хэвтэх ямар ч боломжгүй болсон. Тодорхой хэмжээгээр ямар нэг байдлаар сэтрэл өгөөд хүндэрч байгаа шүү дээ. Тэр хүн хэвтэх боломжгүйгээсээ болоод тэгээ эм тариагаа хэрглэж авч чадахгүй байгаа учраас өвчин улам даамжраад хүндэрээд эстэл нь уламж хаашлаад идэг. За тэр хойноо одоо эмнэлэгт хандхад бол дараагийн бидний тусламж үйлчилгээ үзүүлж байгаа чанар маань ингээд муутаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө энэ архаг өвчлөлийн санхүүжилт байхгүйгээсээ болоод иргэд ялангуяа ахмад настангууд дээр ч мөн ялгаагүй адилхан харж хандах хөнгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр бол бас энэ асуудал бас дагалдж явж байгаа. Дээрээс нь бас жирэмсэн эмэгтэйчүүд байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл бол бас архаг өвчлөлт тооцогддог. Гэтэл бид нар нөгөө их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ нэг номерт гээд авч үзэж байгаа хэрнээ бид нар тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан нь архаг зочмог хүүхдийн тусламж үйлчилгээг зөвхөн сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр танаагүй. Өөрөөр хэлбэл улсын бүх эмнэлгүүдэд энэ асуудал үүсэж байгаа юм. Чухам яагаад эрүүл мэндийн даатгалын сан хоосров? Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэдийн мөнгө хаач? Ер нь өхөн бүхэн л эрүүл мэндийн даатгал төлж байгаа жилийнхаа төлбөрийг бид нар хийчихэд тэгээ яг одоо ингээд эмнэлэг дээр очиад үзүүлэхээр эрүүл мэндийн даатгалын санд мөнгө байхгүй гэдэг энэ нь бол үнэхээр цохимжгүй ямар бодлого хэрэгжээд өнөөдөр ингээд хүмүүсээс авсан татвар тийм ээ эрүүл мэндийн даатгалын тэр мөнгө хаашаа орсон бэ гэдэг бол их сонирн байгаа байхгүй. Манай ээж одоо 83 настай хүн байгаа. Тэгээд яалтж явахгүй өөрсдөө мөнгө л төлж хэвтэхгүй бол одоо энэ эрүүл мэндийн даатгал төлсний ямар ч хэрэг байхгүй. Насаараа улсад ажиллаж хөдөлмөрлөөд насны тэтгэвртэй гарсан энэ өндөр настангууд өнөөдөр мөнгөгүй бол та өхөө гэдэг юм шиг л болсон байна. Бараг 20 жил төлж байна. Тэсэрний би одоо уулнууд эрүүл мэндийн даатгал төлж байгаа юм чи би үндгүй эмчилгээ авах хэрэгтэй шүү дээ. Гэтэл би бол тэгж чадахгүй. Мөнгө төлөөд одоо би бараг 10 хонжоо. Яалтаас тэгжсэн байхгүй та төлбөр төлж магадгүй шүү. Үгүй яагаад би групптэй дуу яагаад ингэж төлбөр төлөх хэрэгтэй юм бэ гэдгсэн чинь юуны эрүүл мэндийн даатгалын сангүй юм цалигаа ийм архаг хууж өвчтөй улсуудаас мөнгө төлөөлж шивтүүлж байгаа гэж байгаа юм. Тэгээ сард нэг 397 мянган төгрөг авч байгаа хүн чинь эм тариагаа аав тэгэж байгаа хүн чинь тэгээд энэ 400 яаж төлөх чадахгүй шүү. Би энэ эмдэгт бол одоо байнгын бараг үйлчлүүлж хийж болно. 3 сард нэг ирнэ. Заримдаа 3 сард 2 тохиолдолд гарна. Тэгэхээр нэг юу төлөв төл. Би имэд дийхгүй байгаа хүн яаж төлөх юм? Төлөвч чадвар байхгүй шүү дээ. Тэгээ бараг одоо төлөвргөө бол цаашаа бүхэл гэсэн утгатай юм хийж байгаа байхгүй. Зүгээр нэг жишээн дээр л харьцуулаад үзэхэд бол одоо зүрхний дутагдaltaа архаг дутагдaltaа хүмүүс дээр бод бид нар санхүүжилт эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээ сайн 187 мянган төгрөгийн төлбөр төлж хэрвээ одоо архаг өвчин санхүүжүүлэх болчихлоо шүү дээ. Тэгэхэл тэр хүн тэрийг төлөх ёстой.
хувьсаа төлж одоо хөвтөж боломжтой гэсэн. Тэгтэл тэр хүн чинь тэтгэврөнд би 500 сая төгрөгийн тэтгэвртэй 600 сая төгрөгийн тэтгэвртэй би энэ үнгийг чинь төлөх надад ямар ч боломж байхгүй. Одоо та нар намайг өгөх гээд явуулж байгаа юм. Үгээд л ингэж л орж ирнэ. Зочмог өвчлөлийг энэ даатгалын санхүүжийн тана гэж угаасаа байж болохгүй. Хин хизээ ямар өвчнөр өвчгийг бид нэр юусэн мэдгүй шүү дээ. Мэдээж бид нэр тусламж үйлчилгээгээ үзүүлсэн ч гэсэн одоо санхүүжилт нь орж ирэхгүй байвал одоо энэ имлэг цалингаа яаж тавих уу, эм тариагаа яаж авах уу, тий хүүхдүүдийнхээ урсгал зардлаа яаж төлөх үү, хоолны хүртэл одоо яаж зохицуулах уу гэдэг чинь тэр чигээрээ ингээд ямар ч ойлгомжгүй юм асуултын хэмжигтэй байгаад байгаа байхгүй юу. Хүүхдийг 2 хоногийн даатаараа ирээрээ манайх одоо ингэж яана гэж нэгэ буцаас нөгөө хүүхд маань 2 хоногт бүр амь насны ирдэх хэмжээний ингэж хүндэрдэг цочмог өвчний онцлогч нь ийм л байгаа. Гэтэл одоо тэнд хэрвээ ямар нэгэн байдлаар нөхцөл байдлаар хүүхдийг буцаагаад тусламж үйлчлүүлэх боломжгүй санхүүжилттэй холбоотой ийм нөхцөл байдал үүсээд тэр дунд нь үйлчлүүлэгч маань хохирлсон тохиолдолд одоо эрүүл мэндийн даатгалын газрын энэхүү тушаалыг гаргасан хүмүүс одоо хариуцлага үлээх юм уу? За одоо энэ өвчтний хувьд бол 9-р сард одоо манай төвтийн имжлүүлсэн байгаа. Гараад одоо нэг сар болоогүй эргэж орж ирж байгаа гэсэн үг. Ягаад тэгэхээр нөгөө системийн эмгийн улаас өвчтний одоо бүх ингээ хүндрэл нь үүссэн. Архаг өвчлөл. Тэгтэл энэ хүн бол яалчгүй эмнэлгийн тусламж зайлшгүй авах шаардлагатай байгаа учраас сар дотор эргэж орж ирж байгаа. Гэтэл даатгалын санхүүжилтээр тухайн одоо оншийн бүлгэрээ сар дотор байгаа тохиолдолд одоо даатгалын санхүүжилт бас олгохдохгүй байгаа. Тэгтэл одоо бид нэр энэ хүнээс төлбөр авах ямар ч боломжгүй. Халуурсан тийм ээ. Одоо бүр шийсний замын халдварын улмаас одоо архаг өвчл сэтэрсэн гэсэн онштой. Тэгтэл энэ хүн дээр бол ямар нэг урд нь бол одоо даатгалынхаа санхүүжилтээр одоо тусламж үйлчилгээг авчдаг байсан. Одоо бол одоо санхүүжилт авах боломжгүй. Энэ хүн бол өөрөө одоо төлбөрөө төлнө. Тэгтээ одоо яг тухайн үед төлбөрөө төлж чадаагүй. Одоо гарахаас өмнө ямар ч байсан төлбөрөө төлнө гэсэн ийм байдалтай л байгаад байгаа юм. Одоо эн чинь 85 настай эмээ байгаад байгаа шүү дээ. Гэртээ бас зөөврлээд одоо 2-3 хончихсон. Тэгээ яалтчгүй одоо энэ эмээг одоо гэрт нь харж асрах тий яалтчгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа учраас бас одоо ингээд төлбөрийн төлөвлөлөл оруулж ирж байгаа. Сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг санхүүжилттэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын газарт хандсан ч тэдэнд сан хоосорсон гэсэн хариулт өгсөн байна. Үүний улмаас тус эмнэлгийн зүгээс өвчтнүүдтэй үйлчилгээ үзүүлэхэд гараад байгаа хүндрэлийг даван туулахын тулд дүүргийнхээ засаг даргын тамгын газарт хандаад байгаа юм. Дүүргийн эмнэлгийн эрүүл мэндийн төвөд хандж байгаа асуудал нь бол эрүүл одоо эм тарианы зардал дээр дэмжлэг үзүүлэх шилжиж. Тэгтэл төсвийн тухай хууль болон бусад одоо энэ мөнгө санхүүтэй холбоотой хууль тогтоомжн дээр дүүргийн засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөр засаг даргын нөөцөөс ямарваа нэг байдлаар тий одоо зориулалтаар зарцуулах хэрэг байхгүй. Бидний өөрсдөө тусламж үзүүлэх хууль зөрчсөн асуудал үүсч гэдэг. Үзүүлэх үү болох уу гэдэг одоо ийм эргэлзээтэй. Үзүүлэхгүй болохоор хүүхдүүд минь томоогийн одоо өвчлөлт одоо нэрвэгдээд одоо энэ дүүргийн хэмжээнд нанад томоогийн асуудал бол маш хүнд байна. Тэр эмнэлгийн одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн гол одоо эм тарианы мөнгөнийхөө зардлыг яагаад энэ улсын эмнэлэг болон дүүргийн энэ нэгдсэн эмнэлгүүд толохгүй байна. Тэгтэл хувийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвээ яваад байдаг төлбөртэй. Улсын эмнэлэг нь иргэд даатгалын мөнгө төлөөд байгаа хэрнээ үйл ажиллагаанд тоглолтоод байдаг. Тэр л гол асуудал үүсдэг. 400 мянган хувьтай дүүргийн нэгдсэн эмнэлэг сард 100 хүүхэд авч имжлэх юм уу? Ийм утгагүй одоо асуудал үүсдэг байгаа юм. 100 юм уу, 150 юм уу, 500 юм уу те? Ковотын тогтоож өгчөөд энэний дагуу ажил энэс илүү одоо танаас санхүүжилт олохгүй гэхэр чинь энэ 400 мянган хүн амтай Улаанбаатар хотын одоо 4.1 оршин сууж байгаа Сонгон хайрхан дүүргийн хувьд хэдэн хүүхэд одоо энэ томоогийн үйлрэлд өвдөх үү? Нэг айлын хүүхэд одоо хэдэн удаа сард хэдэн удаа ханаад үрдэг лээ бидний хүүхдүүдээ бас мэдэн шүү дээ тийм үү? Ингээд асуудал үүсэж байгаа учраас энэ даатгалын системийн асуудлыг санхүүжилтийн асуудлыг яарвтаа шийдэхгүй бол энэ одоо 10 дугаар сарын сүүлээр томоогийн одоо дэгдэлт ихсэн 11 12 дугаар сарын одоо энэ агаарын бохирдол болон бусад хүчин зүйлээс шалтгаалаад хичээл сургуультай холбоотойгоор нэлийн одоо энэ асуудал үүсэх баг. Эрүүл мэндийн даатгал нь тодорхой хувиар тогтоосон хэмжээгээр шимтгэл төлж төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран тодорхой заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш эрхтэйгээр үн төлбөргүй авах эрхтэй байдаг. Мөн Монгол улсын үндсэн хуулинд хүний эрхийг хуульчлахдаа нэгдүгээрт амьд явах, дараа нь эрүүл мэнд ордог. Харин өнөөдөр Монгол улсын иргэд бид үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл байх эрхээ зөрчүүлсээр байна. Одоо энэ байдал ингэж хааштай улам ингэж үргэлжлээд байх юм бол бид нар нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа чанар маань л байхгүй болчиход байна.
Магадгүй тэр хүмүүстэй тусламж үйлчилгээ цаг хугацаанд ингээд авч чадаагүй байсны улмаас хүндэрээд амь нас эрсдэл бол бүр хажуудаа ярих нь шүү дээ.